За, сайн байцгаана уу үзэгчтэй. Veggie Cook Show маань эхлэхэд бэлэн болоод байна. За, та бүхэн санаж байгаа бол 12 сарын ихээр 12 сарын 7-ноос тийм 7-ноос нэгэн чаленжийг эхлүүлсэн байгаа. За, ногоогоор хэрхэн ямар сонирхолтой хоол хийх вэ? За, тэгээ ногооны ач тусыг бас энэ дээр бас давхар харуулах хэрэгтэй байсан тийм. За, энэ удаагийн одоо бидний зарласан чаленжд маань тэмцээнд маань миний хажууд зогсож байгаа өнөөдрийн зочин, өнөөдрийн тогооч маань төрүүлсэн байгаа. Ууган заяа. За тэгээд өнөөдөр бол баярын урд өдөр байгаа тийм. За маргааш бол сайхан шинэ он гарах гэж байна. Ер нь бол баярын ширээн дээр шинэ жил болохоор нэг л хэвэн хийдэж штэ нэг нэг махны салаад ч юм уу, махны одоо юу махан дуус ч юм уу, хяаны салаад ч юм уу. За тэгээд нөгөө нэг бууд нийс салаад байдаг. За тэгвэл яг баярын урд өдөр гарч байгаа юм чинь та бүхэнд бас баярын ширээг бас нэгэн өөрөөр яагаад засч болохгүй юм бэ гэдгийг бас энэ удаагийн шоу маань одоо танилцуулах байгаа. За өнөөдөр заяа ямар хоол хийх гэж байна бас үзэгчдээ бас өөрийгөө танилцуулах. За бүгдээрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ өнөөдөр би та бүхэнд хүнсний ногоогоор тэгээд шинэ жилийн нэгэн оройн бас нэгэн одоо торт нь одоо хоол гэх юм уу да тарт гэдэг нэртэй. Тэгээд тийм хоолыг бас хийж үзүүлэх гэж байгаа. Тэгээд ер нь бол бидний бас нэг одоо байнга хэрэгэлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд орно. Тиймэрхүү хоол байгаа. Ер нь шоу маань гол зорилго маань болохоор хүнсний ногооны бүтээгдэхүүнүүд гэдэг тийм. Ер нь бол хүмүүс бол мэддэг нэг 5 6 төрлийг бол байнга хэрэгэлдэг тийм. Тэрнээсээ илүү маш олон төрлийн ногоонууд ер нь манай Монголд маань байдаг. Энийг яагаад хэрэгэлдэг юм бэ? Энийг хэрэглээч гэсэн гол зорилго маань байгаа. За тэгээд энд ямар бүтээгдэхүүнүүд танилцуулаач. За өнөөдөр бидний хоолнд маань ногооноос гэх юм бол бид нар мэддэг манжин, шар манжин, улаан манжин, тэгээ улаан луун, тэгээ 3 одоо өнгийн чимжүү маань орж байгаа. Тэгээд дүпү маань бас орно. Тэгээд дүпү маань болохоор бас маш өндөр уурхтай, илчлэг хэрэгтэй бүтээгдэхүүн байдаг. Тэгээд дүпүгээ задлчээ тий. За тэгээд яг бид манайхан яг хүнсний ногоогоо хэрэгэлдэг. Гэхдээ нөгөө нэг өдөртмийн л одоо шүлтөөл, тий хуурга, тэгээд нөгөө яг цаашаага нөгөө нэг нэр төрлийн бас аривжуулж арай нэг идэхэд юм сонирхолтойгоор бас хийж идэхэд бас одоо жишээ болгож өнөөдрийнхөө хоолыг бэлдсэн байгаа. За. Тийм. За тэгээд хоолоо ижлээ тий. Дүпүг өндөр тавьчихсан. Тэг заалаад тавьчих. За тэгээд ерөнхийдөө гол бэлтгэлд маань obvious тэгээд наран цэцгийн самар орж байгаа. За ингээд тайлбарлаа явчих тий. За наран цэцгийн самрыг чинь зүгээр л чөмөд иддэг байсан хоолнд хийж бас болд юм тий. Тий, наран цэцгийн самар нь болохоор өөрөө бас нэг органик гэж хэлж болно. Тэгээд яг ямар ч нэг юунд ороогүй. Тэгээд бас айгүй өндөр уурхтай. Тэгээд тос бас гараж авдаг. Тэгээд маш их хилчлэгийг агуулдаг болохоор өвөл ер нь бас их хэрэглэхэд зүгээр. Наран цэцгийн тос гэж хүмүүс ярьж мэдхээс ш ер нь бол дангаар нь бол ер нь сүүлийн үед л ид сурж байгаа. Яг нэг юу яагаад шүү. Самар ид ухаантай болно гэдэг. Тийж яриад байгаа тийм. Энэ хоолыг хийхэд ер нь бол хэд орчим минут зарцуулах вэ? Ер нь бол амархан дэв шиг харагдаад их орцуудыг харахад. Тий, ер нь бол амархан тэгээд бэлтгэлээ хийгээл ер нь жигнэх нь бол нэг 20-30 минут л жигнэ. За тэгээд 2 төрлийн зуурмаг бэлтэж байгаа. Obvious наран цэцгийн самар. Энэ шар энэ юу вэ? За энэ болохоор nutrition yeast гэдэг за нэгэн төрлийн бас нэг одоо хөөлгөгч гэх юм уу? Дороож биш. Дороож бас арай биш. Тийм манайхан бас хэрэгэлдэг юм nutrition yeast. За сүүлийн үед бол гэрээ эзэгтэйнэр бол энэ холигчиг бол бүрэн утгаар нь ашигладаг болсон байгаа. Энэ бол айл болгонд ер нь бол байдаг бах. За тэгээд гэртээ бол холигч байхгүй тохиолдолд юу яаж болно гэж байна? За нэг жишээ. Obvious юу хоёроо болохоор твтэж ягаад сайхан унтгалж болох юм байна. За ямар хэцүү. Тэгээд хоёулагийн одоо энэ хийх гэж байгаа хоол маань болохоор хэдэн өний порцоор хийж байна? За ерөөхдөө бол нэг оройны л одоо бас нэг нь одоо ширээн дээр тавихаар тий. Тэгээд хэдэж хийж болно л да. Яг өнөөдрийнх бол нэг 8 өөнийх юм уу? 8 өөнийх хангалттай болчихно.
За энэ машинт гэдгийг бол энэ утгаар нь үзүүлт юм байна. За тэгээд манай хүүхдүүд маань болохоор за миний үед л ер нь бол ногоог жоохон баабаа гэдэг иддгүү байсан. За нэг луунгийн нэг түүхээр нь идчихлээ гэсэн тэгээд одооны хүүхдүүд ер нь бол ямар байдаг юм бол ногоо хэр иддэг юм бол. За хүүхдүүдэд ер нь бага насны хүүхдүүдэд яг яаж одоо өхөөсөн бас их шалтгаална. Ер нь ингээд дүүнэрээ хараад хахад яах вэ? Сороо. Нэг хоо. За. Тий. Бага насны одоо ер нь дөнгөж одоо нэг хоолнд орж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ тий. Бор хоолнд дөнгөж орж эхэлж байгаа. За тэр хүүхдүүдийн хувьд гэх юм бол бас нэг сайн иддэггүй. Тэгээ ногоо ч өөрөө бас жоохон ингээд зэжлэхт ч юм уу байцаалуун бас ингээд айгүй эвгүй санагдаад. Тэгээ иддэггүй тэгээд ер нь яаж өгвөл зүгээр хэрэг нэг одоо хоолнд нь ингээд бас гисэрдээ ч юм уу нунтаглаад тэгээд өгөхөр бас идчихтэй мэлээ. Тэгэхээр хүүхдүүд дайл болох нь дуртай одоо хоолоор нь ч юм уу хийх аргаар бас жоохон өөрчлөөд ер нь амин дэмттэй одоо ноонуудаа өгжүүлсэн юм зүгээр идэг. Гэхдээ ногоогч нь бас ялц болгочхоор бас докторх амин дэм нь бас алга болчихсон юм байна тий. Тийм бас хитрхи ялц бас чамж болохгүй. Тэгээд жигнэх ч юм уу тий. Тэгээд альсвал бууцандаа ч юм уу баншиндаа ч юм уу баг зэргийн ногоонуудаа хийж миксердээд бас өгч болно. За тэгээд сая болохоор obvious арын цэцгийнхаа самрыг хийсэн. За энэ дээрээ болохоор баг зэргийн давснаас тийм баг зэргийн бэлэн хоолнд давс за байх хаа. Юуц хэд дуусгаар амсаад ямар амттай байхаас нь шалтгаалаад чиний шагналыг ч өгнө. За. Шагнал гэснээс нэрээ юу яа? Хоёул чаленжийн талаар яриа. 12 сарын 7-оос хойш ерөнхийдөө 3-7 хоног болчихлоо тий. 3-7 хоногийн хугацаанд ер нь бол өрнөсөн байгаа. Ер нь бол оролцогч болгон өөр өөрсдийнхээ хийсэн хоол бүтээгдэхүүн ялангуяа тий. Ногоогоор хийсэн бүтээгдэхүүнүүд бол гоё тайлбарлсан байсан. Оролцсон бүх хүмүүстээ бол баярлалаа. Тэгээд чи ямар хоол хийж байгаад ингэж ялчваа? За би 2 төрлийн хоол хийсэн. Тэгээд ямар хоол вэ гэхээр хаш байсан л да. Хашиг ерөөхдөө бол үндсэн хоол болох сонгосон. Тэгээд тий хашиг ерөөхдөө сонгоо. Тэгээд баг зэргийн нэг ер нь токонд чигэнсэн л хоол байсан л да. Тий токонд чигэнсэн. Тэгээд нөгөөх нь болохоор бас зүгээр дан ногоо л хийсэн тий. Тэгээд бас уух зүйлтэйгээ бас тэмцээн уралдаан нөгөө эхлээд бас 7 хоногийн дараа материалаа явуулсан л да. Тэгээд яг нэг яг хүнсний ногоог хүмүүст бас ийм төрлөөр хэрэгжилж болно шүү л гэдэг ерөөхдөө санааг зорилготой байсан. Тэгээд нөгөө бичлэг хийсэн маш олон хүнд хүрсэн билээ. Тэгээд ерөөхдөө найзууд маань бол бас тоогооч болсон юм уу? Мэргэжлээ салсан юм уу гэх юм. Өөрөө ер нь ямар мэргэжлтэй юм бэ? Би ер нь бол аялал жуулчлалын чиглэлээр мэргэжлтэй. Тэгээд яг хоол унд бол багаас ер нь хийх аягүй дуртай. Алчуур уу? Тэгээд алчуур. Тий, алчуур чиний зөвлөж. За нэг ангирт. Хаш ногоогоо декон гэхээр чинь яг ингээд нэг детачлаад яриул. Манаас зарим үзэгч маань үзэж амжаагүй байж магадгүй тий. Тий, ер нь бол хашаа за энийг жоохон дэвтээ гэдэг за. Хут хунах чаа. Тий, жоохон ингэ баг зэрэг. За нашигч би утгаад өгч. За ингээ одоо 2 дахь зурмгаа бэлдээ. 2 дахь зурм. Тэр чинь. Яа. Түрүүнд хар перц хийчих шээсэн тий. Үгүй жоохон давс. Тэгээд орегано, базилик хоёроос баг зэрэг хийсэн баг. Тэгэл ер нь шинэ жил ингээл болоод ирэхээр албан байгууллагын шинэ жил дээр нэг аннаастаа стик гарч ирдэг тий. Тийм. Айлсууд нэг чихэртэй дахиад махаа ч юм уу. Жилд нэг ганц иддэг нэг хоол байд юм шиг. Тэр аннаастаа дахиад ер нь бол яаж хийх юм бэ? Тэрийг мэдэх үү? Яг би дахиаг нь бол сайн мэдгүй. Ерөнхийдөө бол аннаастаа бол би өөрөө хийжсэн. Тэгээд яг нэг дахиад ч юм уу юу гэдэг юм те тэрийг ерөнхийдөө амтлаад болгоод тэгээд соусандаа л ер нь юу нэг юм да. Гол нь үү? Тэгээ гол юм бол соусандаа байдаг. Тэгээд анаас мань өөрөө бас нэг чихэрлэг болохоор тэгээд ерөнхийдөө бол чихэрлэг төрлийн хоол болдог шүү дээ аннаастаа. Жил болохоор нэг аннаастаа гол нь юу л байна вэ? Facebook дээр харин бичсэн. Жил болгонд энэ жимстэй хоолыг идэх гэсэн. Тий одоо тэгээд манай нэвтрүүлгийг үзэж байгаагаас тэр хүн байвал бас энэ ногоогоор бас сайхан бэлуу хийж болдгийг та одоо яг одоо үзэх гэж байна. За дүүпүгэ.
ерөнхий одоо 2 дахь зурмага. За. K-Wood гэдэг миксер байна. Энэ миксерийг би дугуй үйлдвэрлэдэг компани гэж бодсон чинь янз янзын хийх юм шиг. За тэгээ. За дүүпөө тэгээд эрдэнэ шиш хийж байгаа. Эрдэнэ шиш нөгөө зүгээр энгийн эрдэнэ шиш байх уу, лаадсан байх уу наачаа? Лаадсан ч болно, энгийнч болно. Ялсан ч болно. Дүүпүүтэйгээ цуг миксер гэдэг чинь. Тий, бүгдээ ерөөхдөө одоо 2 дахь зурмага бүгдээрээ бэлтэж байна. За тэгээд нэвтрүүлгийн гол зорилгыг бол та бүхэн сайн мэдж байгаа. Монгол ногоог ерөнхийдөө бол хүнсний ногоог өргөн хэрэглээндээ нэвтрүүлэх. За тэгээд Монгол ногоо төслөөс бас нэлээд судалгаа гаргасан байдаг. За энэ судалгаан дээр болохоор яаж юм гэсэн чинь нийтдээ бол нэг 50 гаруй төрлийн хүнсний ногоо байд юм байна. За манай монголчууд гэсэн чинь нэг за нэг 5-ын л бол нэг байнга хэрэгэлдэг. Тэгээд яг хүнсний ногоо хэрэглэх нэг стандарт одоо хэмжээ гэж байгаа шүү дээ. Тэрнийх ер нь бол нэг тийм 60% тал хүнсний ногоо хэрэглэдэг. Тэгээд нэг 50 хэдэн ногооноос нь 5 ширхэг нь юу вэ гэсэн чинь төмөс, сонгон, луун, байцаа. За нэг манжаа хаяа идүүл юм. Тэгээд энэ хүнсний ногоог ер нь хэрэглэхгүй байхаар яадаг вэ гэсэн чинь нэг өвчлөл байна гэх байдаг. Анхан ч ер нь тэгээд өвөл болохоор утаанаас 100 болохоор одоо юунаас ч хийдэг нэг юмнаас болоод шороо тоосноос ч юм боллоо гэж ярьдаг. Гэсэн чинь яг өндөө бол хүнсний ногоо баг хэрэглэснээрээ нэг авах ёстой амин дэмээ аваагүйгээсаа болоод өвчлөл ерөнхийдөө их байт юм лээ. Тэгэхээр та бүхэн ногоогоо сайн хэрэглээрэй л гэж одоо хэлмээрээ. За миксер дээр. За тэгээд сая дүүфөө хийсэн, эрдэнэ шишээ хийсэн. Тэгээд нөгөө nutrition yeast гэдэг нээсээ бас хийж байгаа. За наач нөгөө эсгэгч, хөөлгөгч гэсэн тийм. Тийм ерөнхийдөө бол хөөлгөгч. За нээсээ нэг хийчих. За тэгээд сүү, сая сүү хийж байгаа, шар буурцны сүү. За. Тэгээд шар буурцныхаа сүү бас жоо хийчихье. За бүгдийг хийж байгаа. Энэ одоо хэмжээ нь хэд гэсэн үг вэ? Нэг 5 6 халбаг уу? За энэ нь болохоор тийм 5 6 халбаг бол сүү. Тэгээд энэ бол тал нь байгаа. 2-3 халбаг. За тэгээд жоохон хар перц хий. За жижиг халбаг. Талаар хар перц. За баг зэргийн давс ус хийчихье. Ер нь үзэгчид ер нь бол идэж үзээгүй хүмүүс ч юм уу ингээл ер нь хоолны шоу нэвтрүүлгүүдийг үзэж байхаар ингээл нэг л юм байдаг л да. Ер нь хэр хамттай болдгийг бол ингээл асуучмаар санагдаад байна. Ер нь хэр хамттай байна? Энэ хараад л болохоор амтын мэдхгүй байна гэж боо тий. За энд ямар ч лээс наран цэцэг байгаа, уяас байгаа. За нэг хідэн төрлийн ногоонууд байна. Эднэрийг ингээд нийлүүлээд яам гэхээр бас нэг л сонирхол юм гарах гэдэг. Тийм тэгээд одоо дуусаал амтлуулъя да тий. За шат амтлал үзтдэггүй тий. Жоох ус баг зэргийн тос хийсэн баа. За одоо миксер. За ерөөхдөө боллоо да. Бас руу юм. Мэдхгүй миксер жоох хэцүү юм. Гэхдээ ер нь хоол хийхдээ ер нь хэр туршилт хийдэг байж вэ? За лавшаа цуйнгаас гадна шүү дээ. Ер нь яг үзэнлтэй сонирхол ер нь эмэгтэйчүүд ч нэг байнгын ер нь нэг хэвийн хоол тэггүй те за банш болоо хэд одоо жоохон өөрчлөлтөх ч юм уу орцын ч юм уу хэлбэрийн ч юм уу ер нь хийж иддэг тэгээд яг ер нь оролтноо тэгэл зав гарвал тэгээд одоо гэртээ амархаараа би ч одоо өөрөө л галтгоогаа хариуцчих гэдэг байдаг шүү дээ. За таны дуртай бол ер нь юу? Та ер нь ямар хоол хийдэг вэ ер нь? Сүүлийн үед ч одоо юу хийж байгаа юм бэ? Энэ бол хоёрдугаар хоол нь ерөнхийдөө жоохон дагнж хийж байгаа сүүлийн үед. Шүл бол тэгэл янз янзаар хийжсэн юм байна. Жигсэн гуйрал мөрч юм уу? За ингэж. Жигсэн гуйрлаа. Тийм. Чинжүүтэй орох харин одоо ер нь янзаа хийж шүү дээ. За манай тоортой хоолнд маань болохоор 3 төрлийн ногоо орж байгаа. Ер нь их нэвтрүүлгийг дундаас нь үзэж байгаа бол луун байна, 2 төрлийн манжин, хөр манжин, шар манжин. За тэгээд чинжээ 3 төрлийн чинжээ байгаа. Энэ 3 төрлийн чинжээ маань
яг ямар зорилгоор орж байгаа вэ? Ногоо бол ерөөсөө ямар ч одоо сонгож болно. Жоохон өнгө нэмэх тэгээд яг өөрсдийнхөө дуртай тийм магадгүй чимжүүнд дургуй ч юм уу байвал өөрсдийнхөө дуртай хаш байж болно. Ногоо хулуу байж болно тийм. Тэгээд за одоо хоёр зурмага ерөөдөө бэлтцсэн. За шаарал. За хоёр зурмага бэлтцсэн. Одоо бүгдээрээ за энэ болохоор овёос наран цэцгийн самрыг миксэрчсэн байгаа. Дээрээс нь жоохон юу вэ? Энэ болохоор баг зэргийн давс хийсэн. Тэгээд базилик, орегано гэсэн байгаа. Орегано хийсэн. За энэ болохоор дүүпү байгаа. За энэ лимоныг бүр сайн шахаад ингэр хийсэн байгаа. За дээрээс нь жоохон цэцгийн тоос жоохон ус өшөөч байлаа. Юу нэг nutritionist гэдгээр. Тийм 5-6 халбаа. Тэгээд буурцгнээс үү. Тэгээд ямар ч төрлөөс үйж болно. Тэгээд баг зэргийн хар перц. Тэгээд жоохон давс ус хийсэн байгаа. За тэгээд бүгд ерөөхдөө нэг торт нь хоол гэдэг байгаа шүү дээ тий. За тэгээд эндээ оръё. Нэг тийм. Чигнэх хоол байгаа болохоор. За ерөөхдөө танах баг болсон бахаа. Одоо яа юм жаа. Энд чинь бэлэн үсэхгүй. За тэгээд маргааш он солигдох гэж байгаа нийт үзэгчтэй бас дээрийн зүгээс шинэ оны мэндийг хүргэе. Тэгээд та бүхэн бас ирэх жилдээ хүнсний ногоог ариун хэрэглээрээ ер нь бол нэр төрлийн банк одоо алгадуулж тэ болгоруулж хэрэгж байгаараа. За тэгээд өнөөдрийн бас хийж байгаа хоол маань ер нь сонирхолтой хоол байх бах гэж найдаж байна. Тэгээд за нэг ихэд бэлдээд энэ тоотой хоолыг ер нь ямар нөхцөлд одоо хэрэглэдэг юм бэ? Баяраас ч юм уу зүгээр энгийн үед ч юм уу яг ямар түүхтэй байгаа юм бэ? За өөх түүхийн нэг сайн мэдэхгүй тэгээд ерөөхдөө яг хөө тэгээд нөө жоохон өөрсдөө нэг гэр бүлийн баяр байж болно шүү дээ. Хин нэгний төрсөн өдөр ч юм уу. Тэгээд тийм нэг баярын өдрөөр хийвэл илүү тохиромжтой хоол байгаа. За тэгээд бүгдээ ингээд бэлтгэлээ. Энд дээрээ баг зэргийн тос тий. Зэргийн тослогоо өгнө. За тэгээд гэртээ хоол хийж туршиж үзэж байгаа хүмүүсээ бас ингээд хийгээд үзээрэй. Ер нь ингээд нэвтрүүлэг эхлэх гэж байгаад ийм хоол гэдэг хэлсэн шүү дээ. Тэгэхээр би ер нь жоохон төсөөлөх байсан юм байсан аахгүй. Ингээд ногоонуудаа харчаад за эднэрийг хуураад нэг юм болох юм байна да гэсэн чинь бялуун хоол гэх. Хуурна гэж бодсноо тий. Яа энэ дээр ногоон гэхдээ одоо юу яадаг шүү дээ. Өөрсдийнхээ одоо хэрэгтэй амин дэмнүүд байдаг шүү дээ. Тэрийг нь яг гаргаж хэрэглэхийн тулд одоо яаж хэрэглэх юм бол түүхийгээр нь одоо идээд байж болохгүй юм шиг байна. Хэрвээ чадчихвал уулна яг түүхийгээр нь ногоо гэдвэл илүү ер нь сайн. Түүхийгээр нь тий одоо ингээд цагаан орхоо мэдэх байхгүй. Тэгэхгүй ер нь тэгээд цагаан орхоо гэж юу вэ? Гизний цагаан орхоо. За мэдгүй. За ногоор гараа. Одоо хин тис хүнлийн математик яг байдал очно. Би цагаан орхоо юу гэж тайлбарласан? Давстаа уусмал хийжээ. За яач. Энийг ингээ холчих юм уу? За тэрийг хэлчих. За тэгээ. За тэгээд ногоогоо баг зэргийн тавстаа усанд хийгээд за одоо жоохон ариутгалын юм гэсэн үг шүү дээ тий. Тийм тэгээд бас идэнэ. Тэгээд яг хөө тэгээд яг түүхийгээр нь бүр одоо идэхэд бас ер нь манайхан ч бас нэг махандаа ер нь дуртай тэгээд маш удаан чанж боловсруулаад тий. Тэгээд миний хувьд зуны нөхцөлд бол дан ногоонуудаа гоё чигнээд зун чи ер нь айгу хөнгөн байвал зүгээр идэг шүү дээ. Тэгэхээр ер нь
жохон жигнэл усан дээр давснасгүй зүгээр яг усан дээр бол гоё ногоогоо угаагаад энэ хүү хичээл жигнээд идчихдэг. Тэгээд саяхан уусчихсан л да нэг хоолнд ногоо хийгээд байгаа ч гэсэн. Нэг 20-30 минут бараг цаг шахуу нэг махаа болох гол ногоо цуг хийждэг. Тэгээд ногоо нэг уусаа бараг шүлэнд нь бараг алуу болчдөг. Тэгэхээр нэг ногооныхаа хамаг нэг амин дэм байх хэрэгтэй юм байхгүй болчдөг. Тий, ерөөхдөө одоо буцлал тийм өндөр температурд буцлал амин дэмүүд нь бараг л байхгүй зүгээр бараг хальс идэж гэсэн үг шүү дээ. Тийм байдаг. Яа, одоо зурмгаа бүгдээрээ илтээ. За бид тэгэхээр нэг хэлхийг өмсөж. За эхний ээлжинд бэлэн хоолны суурьнд нь юу тавих вэ? За суурьнд нөгөө нэг эхний бэлдсэн тий. Авьяастай зурмгаа бүгдээрээ ингээ гоё жиг дэлгээд өгчин. Та надад яах вэ гэхээр энэ гурван төрлийн чинжүүнээс баг зэрэг юм нарийнхан уртаар нь нарийнхан хичээд өгч. За энэ баг хэлсэн ч болохоор. Яа, жоохон шимтгий. Ерөн торттой ер нь айгу төстэй. Тэгэл торт манайх ч нэг гэртээ бас аюу торт хийж үздэг шүү дээ бүсгүүчүүд маань тий. Тэгээд зурмганд арай өөр. Дээр нь тавихдаа жимснийх нь оронд ногоол байна гэсэн үг л дээ. Тэгээд бэлдэх юм нь бол ерөөхдөө адилхан байна. Тэгээд энэс арай чонхон байсан юм байна. Томхон байсан байна. Яа. Энэ болж байна. Тийм хол. Юунд чаленжид оролцож байсан одоо бусад оролцогч нар байгаа шүү дээ. Тийм. Чамаас бусад нь ер нь яг чам таалагдсан ч юм уу тиймэрхүү оролцогч байсан уу? Манай оролцогч нь биш хоол нь шүү дээ. Тийм хоол нь ер нь бол айгу санаа авахар тий гоё хоолнууд бол байсан. Жишээлбэл одоо санаж байгаасаа чамаас үл. Яа санаж байгаасаа юу. Санаж байгаас ер нь олон төрлийн хоол санаанд орж байгаа. Нэрийг бас мэдэхгүй. Бас нэг охин бас хашаар оролцсон гэсэн надтай адилхан. Тэгээд ер нь хийгвэл манайхан ногоогоор хоол хийчихдэг юм байлээ. Гоё санаа аваад те одоо гоё интернет, фейсбુકаас олон төрлийн санаа аваад. Гэхдээ ганц би эрэгтэй юм бай гэж төсөөлөө. За. Тэгээд хөрөгчөнд нь нэг шар манжин сонгон хоёр байлаа гэвэл тэргээр хоол хийж болох уу? Болохгүй байхгүй шүү дээ. Одоо байгаа юм харуулна. Энэ бас санаа багтаас одоо байна. Би яагаад гэх юм бол тийм байдалд орж ирсэн байхгүй. Манжин сонгон хоёр өөр юм байна. Яг нь миний хувьд гэх юм бол яг үнэхээр шар манжин сонгон байвал тэгэл гоё сонгондоо шар манжингаа хураад идчих болох юм. Хэрвээ нүүрс ус бас байж болно шүү дээ. Тэгэл ер нь сонгон ч өөрөө айгуу гоё ямар ч амтлагчгүйгээр бас гоё амт оруулцдаг шүү дээ ногоог тий. Баг зэргийн төлөхгүйгээр яг гоё жигд гал дээр хуураад. Хойч би яаж илаа. Нэг цууны зүй байсан. Цуун хураад тэгэл болсон да. Хойлонгийн цуун хуурж ирсэн аа тий. За тэгээд эхнийхийг ингээд хэрэгтэй бэлтгэлээ. Сүүлийн үед одоо хоолны нэр төрөл шинээр нэмэгдэж байгаа хүнсний ногоонууд одоо ямар
ногоонуудыг юм байна. Ер нь түрүү хэлсэн л дээ би нэг манай монголчууд маань хоол хийхдээ ногоо хэрэгэлдэг. Тэгтээ нэг 5-6хан төрлийн ер нь бол сонгож хэрэгэлдэг. Тэгээ бусдын айсвал ам чанараас нь айд юм уу айсвал хэрэглэж сураагүйгээс болдог юм. Тэд ер нь түгээмэл чиний одоо хийсэн шиг одоо хаш байна өөр юу гэж болох вэ? Хаш байна. Тэгээд манай ер нь ногоонууд тэгээ нарийн ногоо гэж ярьдаг шүү дээ тий. Бууцай, янз шүй гэдэг энэ ногоонууд манаас айгүй хэрэгэлдэг болсон юм лээ манайхан. Тэгээд хэмжээний хэрэг болохоор болсон одоо ихэд болсон. За та биелээ яваад тустай хамт хийгээрэй тий. Зарай сонирхолтой явах байх гэж бодод. За тэгээд эхнийхээ үзэгчдрүүгөө бас харуулчих. Эхнийхээ зурмыг ингэж бэлдээд. За хоёр дахь Гуны нөгөө нэг эрдэн шиштэй тий. За энийгээ бас эрдэн шиш дүүпүү сүү баг зэрэг 9-ийн тос орсон байгаа. Бас лимоны шүүс. Тий, лимоны шүүс нь бас нэг лимоныг шахаж гисэн байгаа. За нэг тарааж өгөөд. Тэг жоох ус хийгээд шингэлцэн байгаа тийм. Тий, ус хийгээд миксэртэхтэй. Тамаа зарим ирчүүд маань болохоор нэг хоолны хэмжээг нь харж иддэг шүү дээ. Тоог нь суушур муушур их л эвэл иддэг. Энэ ер нь хэр продукт хоол юм. Одоо нэг жоох идээд цаддаг ч юм уу. Яг илчлэг одоо хүний биед очих хэвээр амин дэм тий шим тэжээлийн хувьд бол юм боломж юм. Тэгээд яг хуу нөгөө нэг бас өөрсдийнхээ бас юугаар идэж болно шүү дээ. Өөрсдөө яг өдөр идэж гин үү, орой идэж гин үү тий. Бас тэрнээсээ бас шалтгаалал. Одоо идчихэд унтлаа гэвэл хар дарж марахгүй үстэй. Гүү шүү дээ. Ногоо идээд унтахад бол айгу унтахад ч гэдэг ер нь одоо яг зөв хооллохын тулд 8-аас хойшоо одоо хоол бол идээд хэрэггүй байдаг. Тийм тэгээд яг ногоон хүнсний ногоогоор хоол идэж байгаа бол бас арай махавад бол арай жоохон шингэт сайтай. Хөнгөн байна л да. За зураг оройн хоолоо идчихэл тэгээд унтахаар шинжэнгөө байлдаал хончдаг. Айсвал аимшиг зүзүүдлээ. Та ярин хэд гэж хоолоо идчихэв. Би чинь ажиллаа тараад очлоо 9 өнгөрөөгөө л ер нь бол хоолоо идэв шүү. 9 өнгөрөөгөө доо тийм. Бас арай идэж шүү тийм. За одоо яах вэ? За одоо хойлоо чимэглэлээ явна да. За одоо нэг хүүхдүүдийг нүдийг авах гэдэг байна шүү дээ. Бэлэгээ өгүүлэхийн тулд тийм. Тийм ер нь бэлон торт одоо бэлон хоол гэдэг байгаа шүү тийм. Гоё чимэглэлээ явна. За бэлтэй тий. За эдрэг авч. Авчтай харуулаад. За энэ хүү бэлдсэн. За одоо энэ яаж чимэглэх үү тэгэл өөрсдийнхөө сонирхлоор чимэглэе. За би хийсэн ч болно. Тий. Тэгэл ингэ зоож өгд юм уу тий? Тий ингэ зоогоод гоё алаглуулад тий. За. За та бас нэхлээсээ явсан ч болно шүү. Өнгийн гаргаад өгчтэй. Гэр бүлээрээ хүүхдүүдтэй хийсэн ч нэг сонирхолтой. Тэгээд яг хүүхдүүд ч айгүй хөөрхөн бас нөгөө нэг аргыг нь болоод бас ногоон бас айгүй дуртай болгож болно л та тий сонирхолтой өөрийнх нь дуртай зүйлээр нь. Тэгээд би бас дүү нартай бас ер нь тэгж өгдөг. Тэгэхгүй бас нөгөө лов идэхгүй би байцаа идэхгүй гэл байдаг л та манай дүү нараас жоох хүүхдүүд нь. Хүчирхийлж байгаагаар ингээд аргыг нь болоод хэдүүлэх боломжууд байд юм байх шүү хүмүүс. Хамтдаа хийгээд тий. Идгээд одоо тэгээ өөр арга байхгүй тэгээ загнаас уучдаг аав ээж нараа байдаг шүү бас. Тий ногоо ч одоо яагаад хэрэгтэй юм гэдэг ч юм уу одоо тий. Гоё одоо тариалахаас нь ихсүүлээд бас гоё ярьж өгч болно шүү хүүхдүүдтэйгээ. Тэгээ хамтдаа хийгээд болно. Тэгээ нэг үеиг бодвол бас манайхаа бас нарийн ногоо
ер нь бол хүнсний бүтээгдэхүүнүүд ер нь бол сайн илүү их хэрэгэлдэг болсон байх гэж бодож байна миний хувьд бол. За чинжүүгээр ингээд одоо ингээд баг цэцэг шиг болчихлоо шүү дээ. Тий, ерөөхдөө. Тасраа нэг чинжүүч ингээд хэвчээр. За ерөнхийдөө бол чимэглэхийг бол хувь хүний өөрийнхөө одоо урлагийн авьяас илэрх болно. Яаж чимгэлж болно. Тэгээд энд байгаа ногоонуудаар л хийж байгаа. Та гэртээ байгаа ногоонуудаар ерөнхийдөө бол хийж болно. Янз бүрийн өнгө оруулаад тий. Тийм. За манай торт маань болохоор ерөнхийдөө нэг тийм солонгорсон цэцэг шиг харагдаж байна. Тэгэхээр яаж ч бодсон баярын ширээн дээр тавихад бол угаасаа өнгө алгасан гоё харагдана. За амтны хувьд бол түрүү хоёлаа ярьсан дээр ямар ч хоолны дуртай эр хүнийг бол ер нь цадчихна гэдэг байгаа тийм. Ер нь бол цадхын хувьд бол цадна. Тэгээд манай хөтлөгч ах маань ер нь цадах тал дээр ч санаа. Харин цадах тал дээр юм жоо санаа зовоод энэ чинь тийм санаа зовоод байгаа шиг нэг хүмүүс тэгдэл ногоотой олмол тэгээд цадахгүй юугүй мөгөө гээл те. Тэгээд чи илчлэг уургаас ахуулаад ходоод гэдэг чинь хоол гэдэг маань ерөөсөө ходоодондоо одоо дүүрэн байхыг хэлэхгүй шүү дээ тий. Ерөөсөө л жоохон тухайн одоо хоолноосоо гоё бас нэг гоё кафег авах тий. Тэгээ манайхан бас зөвхөн л идэл их хоол хараад хидээд байхдаа бас биш. гэдэг бас мэдж байгаа ах уу тэгээд өнөөдөр танаас сонирхолтой. За ерөнхийдөө чимэглэл маань бараг дуусч байна да. За хонь шахаад өгчээ тий. Энэ декомдо хийхдээ энэ хэмжээг нь бол янз бүр байж болно юм зү. Ер нь бол материалаас хамаарат. Тий, янз бүр байж болно. Тэгэл том энэний одоо заавал бүр хийж биш тий. Дөрвөлч нь одоо хийх гэж байгаа юм. Би гэрт байгаагаас л ярих гэдэг юм. Гэрт байгаа болохоор нэг дөрвөлж нь битнаас байгаа байхгүй. Декомно. Тэрэн дээр бол болно шүү дээ. хийж болно. Болно тий. За ерхий харагдах байдал маань нэг иймэрхүү харагдаж байгаа. Манай зурагч нар зургийг аваарай. Тэгэхэд бол бетон хоол маань юм уу? Гадаргуу хахад бэлэн болоо тий. Юу гэх декор хэд дээр халааж байна? За ер нь одоо л яг 250 дээр халаацсан байна. Тэгээд дээрээсээ доорсоо зэрэг халааж байгаа. Одоо хэд арай жоохон хатлахаар нь хий тий. За одоо ерөөхдөө харагдах байдал нь юм. Дээр нь баг зэргийн орегано, базилик хоёроо жоохон цацж өгсөн байгаа. Би түрүүн чамааг ийшээ харж байгаа чи юу яасан? Хар бэрцэн гэсэн шүү. Зүгээр үстэй. Зүгээр. Хэдэн минут болох хэлээ? 30 минут. 30 минут. Тий. Градус нь 250 хэврээ юу? Тий, 250 дээр 30 минут. За. Чинэ. За, таачих. Алибэ надад чавч. Ишин хэлээ. За таач юм. Аба. Зөө. Яа. За одоо ингээ 30 минут зэмнэ. За зөвхөн ингээд шоу маань өргөжлж байна. Манай Монгол ногоо төсөл Magic Cook Show нэвтрүүлгийн маань болохоор Швейцарын хөгжлийн агентлагаас сагуулжулдаг байгаа. Тэгээд нийт хамт олондоо бас баярын мэндийг хүргэе. Баярлалаа гэж бас хэлмээр байна. За тэгээд хоол маань бол бэлэн болсон байна. Тортон хоол буюу таараа гэдэг. Тарт гэдэг нэртэй. Тарт гэдгийн оронд одоо аас гэтэл юм да тий тарт гэдэг. Тарт гэдэг нэртэй хоол маань бэлэн болсон байгаа. За тэгээд гэрт байдаг тэгээд энгийн жижиг ногоонуудаар ашиглан бас ийм хоол хийж болдгийг бол та бүхэн харж байгаа. Тэгээд за өнөөдрийн үед гэх юм бол заяа маань зочин болон тоогоочор ирсэн байгаа. Тэгээд заяагийн үед гэх юм бол та бүхэнд танилцуулахад 12 сарын ихээр манай нэвтрүүлэг маань бол нэгэн чаленж эхлүүлсэн. Энэ чаленжид ялсан хүмүүс маань бол нэгэн том шагналтай байсан. За тэгээд заяагийн үед гэх юм бол хашногоогоор хоол хийсэн байгаа тийм хашногоор хийсэн байгаа. Хоол хийгээд нэгээрээ мурсан байгаа. За энэ бол яаж шалгаруулсан бэ гэхээр үзэгчид та бүхэн мөн бас шүүгчд бол энийг бол шүүн шалгаруулсан байгаа. За тэгээд хоол одоо таглахгүй энэ одоо өнөр та нар нь одоо за тэгээд хоолоо сая бид нэг 30 минут
духовконд болгосон тий. Тэгээ болгож очиад бас жоохон хөргөөх хэрэгтэй байгаа манайхан тий. Хөө жоохон хөргөөсний дараа бас цусна. За энийг цусгах жоохон хэцүү. За. Ер нь гэртээ байдаг хүмүүс бол пицца цусгч ядаж тэрнгээр ингэсч болох юм тий бас. Тий. Ер нь хэр бичдэг байна уу доороо сууртайгаар? Нилээн бич энэ халуун байгаа болохоо бас ингэж байна л та тий. Халуунаар нь шүүх үсээд байгаа болох. За царай муутай ясаа гэсэн тавлчихгүй юм. Би бас юу яасан вэ? Баяр болж байгаа юм чи бас юу зүгээр яах вэ? Вайн нэлцэн байна тий. Би бас нийт үзэгчтэй бас шинэ оны мэндийг дэвшүүлье. Эх жил бас манай Монгол ногоо төслийн хүрээнд бас сонирхолтой нэвтрүүлгүүдийг бас та бүхэнд хүргэх болно. Ер нь бол хоол хийх явцыг бол үзэгчд маань бол харсан бах. Ерөнхийд бол маш амархан. Орж байгаа овцоодоо ерөнхийд бол миксертэй. Дээр нь чимгэл маркаар бас нарийн ногоо байж болно. Гэртээ байгаа зүгээр манжин ч юм уу, хөр манжин ч юм уу иймэрхүү ногоонуудаар чимглэх боломжтой байгаа. Нилээн бичиг байсан. За яг зүгээр ингэ тавьчих. Зя. Билгээ зүүмлэр. Өнөр гэж байна. Яг чинжүүгч өөрийн бас ингээд жигэнчээр бас жигэнчих нь одоо юу юм бэ? Деконт хийчихэр бас гоё өнөр гэдэг. Түнжмэнаас усаа болдог ногоо шүү дээ. За мэ. За баярлаа. За ингээд нийт үзэгчтэй шинэ оны мэндийг хүргэе. Нийт ихлэ хамсах байлаа. За тийм таансаад. Тэгээд дараа за ингэж та. Нэг нь тансуулж. Арай их юм үү? За. За таанс. Түрүү ногоо түгэгээр нэгсэн. Ингээд деконоос нь хараад үзсэн хоёр шал өөр байна. Яг ер нь хэр таалагдчихж байна танд? Гоё юм байна. Өстой гоё юм байна. Тэгээ нөгөө нэг бүх төрлийн ногооныхан бас амт нь гарч өгсөн байна. Лон амтгаж юм, чинжүү амтгаж юм. Оёс амтгаж юм. Тэгээ бас нэг амтлагч хийсэн шүү дээ. Тийм. Хар персон бол нэг гоё амтгаж юм. Юугасаа хар персон толгой. За ингээд үзэгчтэй та бүхэн тарт хоолыг гэртээ хийж үзээрэй. За ингээд үзэгчтэй ингээд манай чаленжийн яалагч заяад маань бэлгийн өгөх зүг бах. Яг тийм бол чаленж маань болохоор яалагчтай болохоор iPhone 7 утас өгөх хэрэгтэй байгаа. За энэ бол уутан вэ гэж хавтаад энэ гаргаад өгч юм. За энэ юусаа задлж мадлаагүй юм шиг байна. За тэгээд энэ бичгэн баримтны гэж хэлэн дээ. За энэ тэгээд дээр наадаг наалтна. За баярлаа. Ууч ил явчих. Хадлаа. За мөн. За тэгээд цаашдаас Монгол ногоогоор маш сайхан сонирхолтой гоё хоолнуудаас хийж байгаарай. Тэгээд нийт бас үзэгчтэй бас урайлан дуудаж бас ногоогоор сайхан хоол хийсэн чамд бас баярлалаа. Баярлалаа. Тэгээд би нөгөө нэг бичлэгээ оруулахдаа бас ингэж хэлжсэн л та. Хэрвээ төрүүлвэл iPhone 7-аараа та бүхэнд одоо зөвхөн хүнсний ногоогоор тий 7 хоногт нэг удаа бас ийм сонирхолтой одоо хоолыг бас хийж үзүүлнэ гэж амласан байгаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. За. За ингээд шинэ оны минь нийт үзэгчтэй бас Veggie Cook Show-ны зүгээс та бүхэндээ бас шинэ оны мэндийг хүргэе. Сайхан байцгаарай. Сайхан байцгаарай.